Наллах дүүргийн гэр хорооллын дунд байх хос уянга бүрэн дунд сургуулийн бяцхан хүүхдүүд багш нарыгаа баярлуулж талархлаа илэрхийлэхээр гар гартаа бэлгээ барин зогсно. Багш хүнд том бэлэг гэхээсээ илүү бяцхан шамнар нь сэтгэл зүрхээ шингэн бичсэн үгсэл хамгийн үнэтэй бэлэг хэмээн багш оюун цэцэрлэгт ярьж байлаа. Манай сургуулиас одоо ингээд 6 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Анхны 1-р ангийг аваад тэгээ манай анги 4 хүүхэдтэй эхэлж манай сургуулийн 4 хүүхэдтэй л эхэлжсэн үйл ажиллагаа. Тэгээд одоо манай сургууль 90 гаруй хүүхэдтэй байна. Тэгээд одоо би 5 дугаар анги төгсөгцөн энэ жил 1-р анги аваад дахиад ингээ А өсөг заагаад явж байна. Манай хамт олон чи их гоё хамт олон л доо. Тэгээд бүгд бинийгаа ойлгодог. Тэгээд хэцүү зүйл тохиолдоход бид нар зарим үед мэдээж ажлаас олоод муудалцах сайдалцах юм зөндөө ч яг гарна штэ тий. Тэгээд гарсан үед бол дандаа хоорондоо ярилцаж бие биенээсээ уучлалтгүй байдаг. Хамгийн чухал нь би бас ингээ ярилцаад уучлалтгүй байхад хүнийг эвлэрүүлж ингээ нэгдүүлж чаддаг гэдэг манай хамт олон харуулдаг штэ. Тэгээд зарим сэтгэлээр унтсан байхад хэн нэгэн хүн нь хэн ч ажиглцсан байдаг. Тэгээд ажиглаад ирээд яасан юу тохиолдов яав гэд кофе ч юм уу тий. Нэг цай ч юм уу ингээд халуун цай ч юм уу бариг гүгээд ирэхээр маш гоё байдаг. Тэгээд яг ийм хамт олон манай хамт олон. Тэгээд хамт олонтой ийм сайхан хамт олон дотор ажиллаж байгаадаа үнэхээр их талархаж баярлдаг. Тэгэхээр сайхан мэддэг. Тэгээд бүх багш нартаа бас яг багш шиг багш байгаарэ. Энэ багшийн ажил маш хүнд боловч тий яг багш шиг багш л байх хэрэгтэй шүү. Багш шиг багш байхын тулд бид нар бодох хэрэгтэй байдаг. Тэгээ жоохон мэрэгэн ухаантай байх хэрэгтэй. Зүгээр л ингээл багш хүн чинь ингээл ийм л байх хэрэгтэй гэж гадна талаасаа сайхан биш. Дотроосоо бүр гэрэлтсэн тий дотроосоо ингээд өөрчлөгдсөн. Дотроосоо үнэхээр хүнийг хайрлах, ойлгох зүрх сэтгэлтэй тийм багш байгаасай л гэж хүсэж байна. Бүх багш нараа тэгхийн бол Монгол арга маань хөгжин, Монгол арга маань сайхан болно. Би бас Монгол арга маань сайхан болно гэдэгт үнэхээр итгэдэг. Монгол хүмүүс маань үнэхээр чадвартай, ухаантай тийм хүмүүс байдаг. Тэгэхээр бас бид нар бүгдээр хамтдаа чаднаа. Тэгээ багш нартаа бүгдээр нь багш нарын баярын минь төргий. Тийм. Хос уянга сургуулийн сурагчид захирлаасаа эхлээд үйлчлэгч манаач нараа хүртэл багш хэмээн дууддаг. Захирлэгч үйлчлэгчийг ч ялгалгүй багш хэмээн дуудаж хүндэлдэг учраас үйлчлэгч манаач нартаа ч чин сэтгэлийн бэлэг өгч багш нарын баярын минь төргөж байлаа. За би ингээд сургуулийнхаа нэг найралтуу заадаг Солонгос багштай ингээд хийсэн. Тэгээд энэ Монгол багш долгор сүрэн гэдэг. Бадам сүрэн ихтэй биднийг цэвэрхэн ангид оруулдагт баярлалаа. Үйлчлэгч багш гэдэг нь ангийг цэвэрлэж сургуулийг цэвэрхэн байлгадаг. За ямар багшлаа зориулж ямар бичлэг хийсэн бэ? Менежер багштай зориулж захиа бичсэн. За цахан дээр юу гэж бичсэн? Арай захиа болоогүй зүгээр мэдлэгээ. Ааха. За мэдлэгийг нь харъя. Юу гэж бичсэн? Та зариулах шүү, та мундаг шүү, та ухаантай шүү. Хамгийн сүүлд нь хайртай шүү гэд. Хос уянга сургуулийн онцлог нь хүүхдүүдийг зөвхөн болон хүмүүжүүлэхэд багш нарын үлгэр дуурайл чухал учраас багш хүн өөрөө эхлээд зөв сайн хүн байх ёстой хэмээн үздэг байна. Тиймээс хүүхдүүдээ багаас нь хэнийг ч ялгалгүй харилцаж бүх хүнийг хүндэлдэг, хайрладаг болохыг багш нарын зорин ачаалдаг байна. Ер нь багш хүний аз жаргал хичээлээ заах. Ер нь бүх багш нарын аз жаргал хичээлээ заах, тэгээд тэдгээр хүүхдтэйгээ харилцах, мөн хүүхдээс урам зоригийн үг аваад багшаа та хайртай шүү тий, багштай итгэдэг шүү, найддаг шүү гэсэн үгнүүдийг хэлхэл үнэхээр аз жаргал байдаг шүү дээ. Тэгээ бас ямар ч баяр байсан жижигэн ч гэсэн хамаагүй бэлгэн л сэтгэлийн бэлгэл хамгийн гоё байдаг да. Багш хүн яг өөрийнхөө үйлдэлээрээ, үг хэлээрээ, өөрийнхөө алхаа гიშгээгээрээ, өөрийнхөө хандлагаараа хүүхдийг үлгэрлэж дагуулж яг тэр дагуулж чадах юм бол тэр маань жинхэнэ одоо боловсролыг олгож байгаа. Боловсрол маань одоо нэг хуудас цаас гэж ойлгол бид нар хуудас цаасны зөвхөн нэг талыг нь ашиглаад нөгөө талыг нь ашиглахгүй юм харагддаг байхгүй. Тэгэхээр хоёр талыг хоёуланг нь ашиглах юм бол нэг тал нь мэдлэгтэй хүн, нөгөө тал нь мэрэгэн ухаантай хүн байхгүй. Тэгэхээр мэдлэг мэрэгэн ухаан хоёрыг хосолж байж л жинхэнэ боловсрол олгох юм байна да гэдэг зүйлийг манай сургууль яг үзэл баримт дээр тусгаж явдаг. Жижиг том жирийн онцгой ямар ч сургууль сурсан бай. Хүүхдүүд тэндээс зөв хүн болон гарах нь чухал. Тэд амьдрал бэлтгэдэн гарах нь чухал. Тиймээс хос уянга сургууль хотоос аслагдмал гэр хороололт гэж ялгалгүйгээр хүүхэд бүрийн сурах эрхийг ханган мэрэгэн ухаантай жинхэнэ монгол хүн төрүүлэхээр зорин ажиллаж байна. Light News мэдээллээ.